Асинхрон хичээл 3-2 хичээлийн сэдэв дэлгэрүүлэх хувиргал. За энэхүү хичээлээр уран зохиолын эхийг төрөл бүрээр хувиргаж сурнаа. За бүгдээ эхлээд эхийн хувиргалын тухай сэргийн саны хэлэнд хувиргал хийх үндсэн 4 арга байдаг тийм ээ. Хураана, дэлгэрүүлнэ, салаална, тонгоргоно гэсэн ийм 4 арга байдаг. За бид нар өмнөх хичээлээр бол хураах хувиргалын тухай үзсэн. Өнөөдөр бол дэлгэрүүлэх хувиргалын тухай үзнэ. За дэлгэрүүлэх хувиргалыг бүтээр, үг, өгүүлбэр, эхийг хувиргах гэдэг хэлний бүхий л төвшөнд дэлгэрүүлэх хувиргал хийж болно. За ямар хувиргалыг тэгвэл дэлгэрүүлэх хувиргал вэ гэхээр үг, өгүүлбэр, зохицлбор бүрийн утга санааг тодтогч өргөжүүлэн ярьж бичгийг бол дэлгэрүүлэх хувиргал гэдэг. За үүний тулд бол тулгуур нэгжийн үг хэлц өгүүлбэрээр дэлгэрүүлдэг. За тэгвэл уран зохиолын эхийг хэрхэн яаж дэлгэрүүлж болох вэ гэдгийг харъя. За уран зохиолын эхтэр бол нэгдүгээрт нь бол гадаад дүрслэл нэмж болно. Хоёрт нь бол дотоод сэтгэлийн дүрслэлийг нэмж болно. Гуравт нь харилцан яриа нэмж болно. Дөрөвт нь үйл явдлын өрнөлийг нэмж болно. Тавд нь түүхэн болон соёлын мэдээлэл нэмэх гэсэн ийм аргуудаар уран зохиолын эхийг дэлгэрүүлдэг байна. За тэгвэл хэрхэн яаж дэлгэрүүлсэнийг жишээгээр бүгдээрээ тайлбарлан ярилцъя. За энэхүү ихтер өвлөн их мэрэгдийн нутгаас олж авсан хүчөө нэрт хөвүүн ба тайчуудын бисүүдийн нутгаас олж авсан хөхчөө, татарын нутгаас олж авсан шихий утаг, зүрхний нутгаас олж авсан борхуул энэ 4 хөвөөнийг гэр дотроо асарч байв. Өвлөн их хөвүүдтэй өгүүлрэн эднийг өдөр үзэхнүүд шөнө сонсох чих болгоё гэвэ. За энэхүү эхийг дэлгэрүүлсэнийг бүгдээрээ харъя. За дэлгэрүүлсэн нь ингэж дэлгэрүүлсэн байна. За одоо бүгдээрээ юуг хэрхэн яаж дэлгэрүүлсэнийг харъя. За өвдлөн их мэрэгдийн нутагт орхигдсон хүчөө нэрт хөвгүүнийг гэдэг. За энд хүчөө нэрт хөвгүүнийг хаанаас олсон бэ гэд орчин тойрон дүрсэлж орчин тойрны дүрслэлийг нэмж дэлгэрүүлсэн байна. За дараагийнхдаа нэлэх багаас нь насран өсгөж гарыг нь ганцанд хөлийг нь дөрөв хүргэж хайрын дотроо халан гаднаа хүмүүжүүлд 90 цент хүргэв. За 4 хөвгүүнийг гэртээ өсгсөн тийм ээ. Түүн дээр энд бол үйл явдал өрнөж буй цаг үе болоод дэлгэрэнгүй мэдээллийг нэмж бичсэн байна. За харин хаан хөвгүүд та нарт өмг төшөх байх, өдөр үзэхнүүд шүн сонсох чих болгоё гэж хэлэв. Энд бол дүрийн дотоод сэтгэл, санаа бодол, мэдрэмжийг дэлгэрүүлж нэмжсэн байна. За ийм байдлаар эхийг дэлгэрүүлж бичиж болдог нь. За одоо бүгдээрээ хичээлээ сайтар үзэж судлаад бие даан ажиллах сорилыг ажиллаарай хүүхдүүдээ.